Жишээ 3-ийг бүгдээрээ бие үйлчлэх хүч хугацаанаас хамаарах графикийг зурагт үзүүлжээ. Би энэ биеийг 50 байсан бие гэд бүр тодтоод үгүй би. 50 байсан бие. 50 байна гэдэг маань хурдан тэг байна гэсэн. Хурд тэг байна гэдэг чинь хөдөлгөөний тоо хэмжээ маань тэг байна гэсэн. Хугацааны аль завсруудад хөдөлгөөний тоо хэмжээ ихсэх вэ гэж асуусан. Сайхан 50 ямар ч хөдөлгөөний тоо хэмжээгүй байж исэн чинь энд нэг хүч Т хугацаанд үйлчлээд эхэллээ. Хүчийг Т-гээр үйлжүүлэх юм бол дельта P гардгаа гэдгийг бид мэдчихэе. Энд U гарах вэ гэсэн чинь энэ талбай 1 чи түүнийг талбай 1 тэнцүү хасах F-ийг үржих нь Т хуваах нь 2 гарах юм байна. Аха 50 байжсэн чинь ийм хэмжээний хасах F хүч үйлчлээд хөдөлгөөний тоо хэмжээг нь хасах чиглэлд ихсгсэн байна. Ямар хэмжээгээр F T хуваах нь 2. Хасах чиглэлд хөдөлгөөний тоо хэмжээтэй болгосон 50 байсан шүү дээ. Зүгээр ингэ байжсэн. Гэтэл хүч үйлчлээд хасах чиглэл рүү яваад өгсөн гэсэн санааг илэрхийлнэ. Ингээд. Түүний дараа яасан бэ? Дахиад хүч үйлчилж эхэлсэн. Тэр хүчний импульс нь F-ийг үржих нь 2T-гээс хасах нь T хуваах нь 2. Бас л FT хуваах нь 2. Одоо ямар хөдөлгөөний тоо хэмжээтэй болцсон байгаа вэ? FT хуваах нь 2 байсан. Энэ дээр дахиад нэмээд FT хуваах нь 2 гэдэг ийм хүчний импульсаар үйлчлээд эхэллээ. Энэ хоёрын нийлбэр нь тэг болох буюу буцаага тэг болох нь байна. Хөдөлгөөний тоо хэмжээгүй болох нь байна. T-гээс 2T-гийн хооронд хөдөлгөөний тоо хэмжээг нь ихсгээгүй багасгаад бүр тэг болгочихсон. Харин 0-с T-гийн хооронд хасах чиглэлд FT хуваах нь 2 хэмжээгээр хөдөлгөөний тоо хэмжээг нь ихсгэсэн. 0-с T-гийн хооронд ихсгэсэн гэдгийг энэ дээр нь бичиж тавьчих. Харин T-гээс 2T-гийн хооронд багасгасан. Багасгахтаа тэг болгоо ичсэн. Түүний дараа яасан бэ? Тэг байжсэн чинь дахиад хүч үйлчлээд тогтмол хүчээр T хугацаанд үйлчилсэн байна. Энэ хүчний импульсид гарах вэ? F-ийг үржих нь T байна. 2T-гээс 3T-гийн хооронд бас л FT хэмжээгээр ихсгэнэ. Тэгвэл аль завсруудад тухайн биеийн хөдөлгөөний тоо хэмжээ ихссэн бэ гэхээр 0-с T болон 2T-гээс 3T-гийн хугацааны завсарт. Энергитэй адилхан хөдөлгөөний тоо хэмжээ бас хадгалагддаг. Ингээд бүгдээрээ хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийн тухай авч хэлцээ. Ингэхдээ эдгээр энд харуулсан байгаа энэ нөхцлүүд дээр ярив. За эхний нөхцөлд улаан болон ногоон үрлүүд өөд өдөөсөө угталцаад ирж байна. Улааных нь мас нь M1, ногооных нь мас нь M2. Энэ анхны хурдуудыг би зүгээр ингээд тэмдэглэчихье дөө. Энийг V1 гэчээ. Энийг болохоор V2 гэчээ. Дараа мөргөлдөд явсны дараа энийг U1 хурд гэчээ. Энийг U2 хурдаа гэчээ. За U-гаар хурдыг тэмдэглэх үү гэвэл тэмдэглэхгүй гэхдээ энэ дээр бичиглэлийн хувьд ойлгомжтой байх үднэс би V-гийн оронд U авч байгаа шүү. За эдгээр нь хурд гэдээ ойлгочих. U1 ба U2 нь эцсийн хурдууд. Мөргөлдөөний дараах хурд. U болоо мөргөлдөө явчих. Энэ хоёр хоорондоо угталцаж ирээд мөргөлдөөд бильярдны шарик шиг буцаад ингээд салаа явчих. Мөргөлдөөд хоёр тийш. Энэ тохиолдолд U болох бай. За энэ тохиолдолд нэг ийм юм болно. Өөдөөсөө ирж ягаад мөргөлдөх акшнд дундаж хүчнүүдээр үйлчлэлцэн чиглэлээрээ эсрэг хэмжээгээр тэнцүү. Эдгээр дундаж хүчнүүдийг F1 болон F2 гэж бүгдээрээ тэмдэглэжээ. F1 нь баруун гар тийшээгээ, F2 нь түнтэй хэмжээгээр тэнцүү боловч чиглэлээрээ эсрэг нэг юм вектор байгаад байгаа. Тэгштгэлийн хоёр талыг дельта T-гаар үржүүлж болно. F1 дельта T дельта T гэсэн. Энэ юу вэ? Энэ хүчний импульс F1 дельта T гэдэг нь хүчний импульс буюу одоо хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтөд тэнцдэг тэр дельта P1 гэж бүгдээрээ. Яг үнтэй адилхан F2T түүнийг дельта P2 гэдэг ингээд тавьчих. Илүү задлж болно. За бүгдээрээ задлыг юу болох вэ гэвэл нэг ийм юм болно. Дельта P1 нь хасах дельта P2-той тэнцэнэ. Одоо ингэж тэнцүүлж байгаа бүгдээрээ задлж. Яасан бэ гэвэл энийг авчираад энэний оронд оруулаад энийг авчираад энэний оронд оруулсан гэдэг бүгдээрээ бодъё. Энд хасах тэмдэг байсан тэрийг нь марцсан байна. Хасах F2 дельта T. Дельта P1-ийг бүгдээрээ бичиж. Дельта P1 гэдэг нь мөргөлдөөний дараах болон өмнөх тэр одоо хөдөлгөөний тоо хэмжээнүүдийн хооронд нь хассантай тэнцүү. Аль биеийн нэгдүгээр биеийн буюу улаан бие дээр. За улаан бие дээр бүгдээр анхаарлаа хандуулъя. Мөргөлдөөний дараа энэ байна. Мөргөлдөөний өмнө ийм байсан. Энийг бити мартаарай. Мөргөлдөөний дараа масс нэгийг үржих нь U1 хурдтай болсон. Хасах нь дельта гэж байгаа учраас мөргөлдөөний өмнө юу байсан? Мөргөлдөөний өмнө M1-ийг үржих нь
V1 хурдтай байсан. Аха. Нэмэх нь дельта P2 одоо ногоон үрэл дээр анхаарлаа хандуулъя. Ногоон үрлийн мөргөлдөөний дараах хувилбар нь энэ, мөргөлдөөний өмнөх нь нөхцөл нь бол энэ байгаа шүү. Мөргөлдөөний дараа M2-ыг үржих нь U2 хурдтай болсон. Хасах нь өмнө нь M2-ыг үржих нь V2 хурдтай байсан. Ингээд энэ маань тэгтээ тэнцэх нь байна. За бүгдээрээ хаанаас явсан бэхээр эндээс явсан. Энийг нэгдүгээр тэгштгэл. Нэгдүгээр тэгштгэл дээрээс явсаар хагаад хамгийн сүүлийн энийг хоёрдугаар тэгштгэл гэвэл хоёрдугаар тэгштгэл дээр очсон. Одоо бүгдээрээ яах вэ гэхээр мөргөлдөөний өмнөх одоо тэр хурдтай хэсгүүдийн тэнцвүүгийн нэмдэг нь нэг талд, мөргөлдөөний дараах хурдтай хэсгүүдийн тэнцвүүгийн нэмдэг нь нөгөө талд, U-тай хэсгүүдийн V-тэй хэсгүүдтэй нь ялгаад ингээд тэнцвүүгийн тэмдгийн хоёр талд биччихээ. M хасах M1 V1 тэр нь аль вэ? Энэ байна. Дараа нь энд нэг юм V байна. Хасах M2 V2 тэнцүү хасах энд нэг U байна. M1 U1 энэ дахиад нэг U байна. M2 U2 бүгдээрээ нэмэх учраас хасах болж гарна. Тэнцвүүгийн нэмийг нөгөө тал руу. Хасахуудыг энэ хаалтнаас гаргаад хооронд устгах юм бол цаана юу үлдэх вэ гэвэл M1 V1 үлднэ. Энэ юуг илэрхийлэх вэ гэсэн чинь M1-ийг үржих нь V1. Тэр нь мөргөлдөөний өмнөх энэний хөдөлгөөний тоо хэмжээ буюу улаан биеийн хөдөлгөөний тоо хэмжээ. M2-ыг үржих нь V2. Ногоон биеийн мөргөлдөөний өмнөх хөдөлгөөний тоо хэмжээ. M1 U1 нэмэх нь M2 U2 мөн адилхан мөргөлдөөний дараах улаан болон ногоон өнгөтэй биесийн хөдөлгөөний тоо хэмжээнүүдийн нийлбэр болох нь байна. Энэ мөргөлдөөний өмнөх гэж сая хэллээ. Энийг мөргөлдөөний дараах гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл мөргөлдөөний өмнөх бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ нь бүтэн гэдэг маань систем дотор байгаа тухайн элементийн хөдөлгөөний тоо хэмжээг нэгтгэж чинь. Энийг бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ гэж хэлээд байгаа юм. Энэ мөргөлдөөний өмнөх энэ бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ нь мөргөлдөөний дараах бүтэн хөдөлгөөний тоо хэмжээтэйгээ тэнцдэг байх нь үүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр битүү системд нийт хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдана гэж хэлдэг. Буюу хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуйлаа гэж хэлнэ. Битүү систем гэж юу вэ гэхээр гаднаас ямар нэгэн хүч байхгүй болон дотроос хөдөлгөөнийг саатуулагч ямар нэгэн үрэлтийн хүч байхгүй. Ийм системийг л бид нар битүү систем гэж хэлээд байгаа. За ийм систем байхад энэ систем дотор нийт хөдөлгөөний тоо хэмжээ, бүтэн хөдөлгөөний тоо хэмжээ маань мөргөлдөөний өмнө болон мөргөлдөөний дараа хадгалагддаг байх нэ. За үүнийг батхаад бүгдээрээ жишээ 4-ийг хийх. Гөлгөр хэвтэй хавтгай дээр байсан 3 кг масста бие тесэрч 1 кг ба 2 кг масста 2 хэсэгт хуваагдсан байна. 2 кг масста хэсэг зүүн тийш 3 м/сек хурдтай хөдөлсөн бол нөгөө хэсгийн хурдыг олооч гэж асуусан байна. За ийшээгээ бүгдээрээ нэмэхээр авчи. Ийшээгээ нэмэхээр ийшээгээ хасах байхаар дахиад авъя. Хөдөлгөөний тоо хэмжээнийхээ тэмдгийг. За анхандаа яасан бэ гэсэн чи хөдөлгөөн гүйс. Дараа нь юу болсон бэ? Дараа нь тесэрсэн. Тесрээд 2 хэсэгт хуваагдсан. Нэг нь энэ байна. Нөгөөх нь энэ байна. Энэ 2 кг, энэ нь 1 кг. Энэ анхандаа 3 кг байсан байж ямар нэгэн байдлаар хурд байхгүй 50 байж исэн. Энэ тесрэлтийн өмнөх, энэ тесрэлтийн дараах, мөргөлдөөний өмнөх, мөргөлдөөний дараах гэдэг шиг. Энэний хурд нь баруун гар тийшээ буюу эерэг чиглэлд 3 м/сек. Тэгвэл энэний хурд ямар байх вэ гэж асуусан байна. Түүний хурдыг юугаар тэмдэглэе? Энэ юу бүгдээрээ болох нь байна. Анхандаа тесрэлтийн өмнө 3 кг-ыг үржих нь тэг гэсэн хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Тесрэлтийн дараа 2-ыг үржих нь 3, энэ 2 кг-ыг инээр үржүүлсэн хөдөлгөөний тоо хэмжээ. Нэмэх нь 1-ийг үржих нь юу гэдэг хөдөлгөөний тоо хэмжээ. Эдгээр нь хадгалагдчих ёстой. Нэг нэгнтэйгээ тэнцэж ёстой гэсэн санаа. Ингээд тэг тэнцүү 6 нэмэх нь U гэдэг бол хасах 6 м/сек. Хасах 6 м/сек гэдэг нь хасах гэж авч үтсэн чиглэлд хөдлөх нэ гэсэн санааг илэрхийлнэ. Тэгэхээр энэ зүүн гар тийшээгээ 6 м/сек хурдтай үсрээд явах нэ. Одоо цөмөрө мөргөлдөөний тухай авч хэлэлцгээе. Мөргөлдөөн дотроо харимхаа бус болон харимхаа гэж хоёр ангилагддаг. Эхлээд харимхаа бус мөргөлдөөний тухай авч хэлэлцгээе. Хоёр биет харимхаа бус мөргөлдөхөд кинетик энерги алдагдчихэдэг. Энэ алдагдсан кинетик энерги нэг бол тухайн хоёр мөргөлдсөн биеийн хэлбэр хэмжээг нь өөрчилж идэг. Эсвэл дулааны энерги болоод биеийг халааж идэг. Биес мөргөлдөөд хамт хөдөлнө. Буюу хамт хөдлөхдөө нэг ижил V хурдтай хөдлөнө гэсэн үг.
нэгдмэл нэг хурдтай. За тэрийг энэ тэмдэглэсэн байна. Хөдөлгөөний тоо хэмжээ энд ч гэсэн хадгалагдана. За ямар учиртай юм яриад байна вэ гэхээр энд нэг M1 маста бий байна. Энд M2 маста бий байна. Энэ хурдыг нь V1 гэж, энэ хурдыг нь V2 гэж, нэгдээд явсан энэ хурдыг нь V гэж илүү томруулаад. Энд юу болсон бэ гэхээр мөргөлдөөний өмнө системийн хөдөлгөөний тоо хэмжээг нь олё. Тэр нь M1-ийг үржих нь V1, нэмэх нь M2-ыг үржих нь V2 болно. Мөргөлдөөний өмнө нийтдээ ийм хэмжээний хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Энэ мөргөлдөөний дараа ч гэсэн өөрийгөө хадгалах болно. Тэнцүү мөргөлдөөний дараа хоёулаа нийлсэн учраас M1 дээр нэмэх нь M2 энэ дээр ингэ нийлчихсэн байна энэ хоёр. Нийлээд нэг нэгдмэл V хурдтай явж байна. Үржих нь V. Ингэж харимхаа бус мөргөлдөөн дээр тэгштэглэг бичдэг. За энд бол хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдана. Тийм учраас бүгдээр энийг ингэ бичээд бодлохыг бодож болдог. Харин кинетик энергийн хувьд гэх юм бол зарим хэсгээ өөрөө дулааны энерги болгоод алдчихдаг. Дулааны энергийг оруулж ирж байгаад магадгүй бид нар энерги хадгалагдах хуйлаа бичиж болох нэ. Жишээ 5. Тус бүр 1 кг ба 2 кг масстай 2 бие харгалзан 3 м/сек 6 м/сек хурдтай угталцсан ирж төвийн харимхаа бус мөргөлдөжээ. Энэ дээр нэг түлхүүр үгийн тухай ярилцъя. Төвийн гэж юу гэсэн үг вэ? Төвийн гэдэг нь нэг шугамн дээр ирээд мөргөлдсөнийхаа дараа тухайн шугамн дээр үргэлжлүүлээд явахыг хэлж байгаа. Эсвэл бол нэг хэмжээст мөргөлдөөн гэдээ ойлгочих. Нэг хэмжээстээр ирээд мөргөлдөд нэг хэмжээстээр л ингэ хөдөлж байгаа. Ямар нэгэн байдлаар мөргөлдөд хоёр тийш яваагүй, хоёр хэмжээстэг бий болгоогүй, бильярдын бөмбөг шиг гэдээ ойлгочих. Ингэвэл мөргөлдөөний дараах бийсийн хурдыг бол мөргөлдөөний дүн системээс алдагдсан кинетик энерги бүгдээр олох нь байна. За бүгдээрээ мөргөлдөөний дараах бийсийн хурдыг олъё. Мөргөлдөөний өмнөх ба мөргөлдөөний дараах хөдөлгөөний тоо хэмжээ нь хоорондоо тэнцэж байгаа. Учиртай өөрөөр хэлбэл хөдөлгөөний тоо хэмжээ маань хадгалагдана. За мөргөлдөөний өмнө M1-ийг үржих нь V1 гэдэг хурдтай байж тэр нь нэмэх яагаад вэ гэхээр V1 байна. Эерэг чиглэл байгаа учраас энийг эерэг чиглэл, энийг сөрөг чиглэл гэж авчи. Хасах нь M2-ыг үржих нь V2. Багш гинт яагаад хасахтаа нэмэхтэй бичээд унваа. Энд би вектортой бичихгүй байгааг хараарай. Вектор хэлбэрээр бичихгүй. Гэхдээ би вектор хэлбэрээр бичээгүй ч гэсэн чиглэлийг нь би заавал нэмэх хасах гэж тодорхойлж өгөх шаардлагатай. V2 тэнцүү. Энэ мөргөлдөөний өмнөх мөр өмнө гэж тавьчих би. Мөр дараа нь яах юм? Мөргөлдөөний дараа. Мөргөлдөөний дараа нийлээд хаашаа ч мэдэхгүй явсан хоёлаа нийлнэ гэдэг нь M1 дээр нэмэх нь M2 нэгдмэл V хурдтай явсан. V хурдыг цөмөөр олъё. M1 нь 1-ийг үржих нь 3 хасах нь M2 нь 2-ыг үржих нь 6 тэнцүү. 1 дээр нэмэх нь 2 үржих нь U. Ингээд 3U тэнцүү хасах 9 хасах 3 м/сек гарлаа. Хасах тэмдэг юуг илэрхийлэх вэ? Энэ хоёр нийлээд хасах гэж үзэж байгаа чиглэл рүү явсан. Өөрөөр хэлбэл ингэж нийлчихэнгүүтлээ хаашаа явсан бэ гэсэн чинь зүүн гар тийшээ яваад өгчээ. Ямар хурдтай? U хурдтай тэр нь. За тэрийг V хурд гэсэн юм байна би. Энийг нэг жахсан. V тэр маань 3 м/сек. Түүний дараачаар мөргөлдөөний дүнд системээс алдагдсан кинетик энергийг ол. Анхандаа систем нийтдээ энэ бие болон энэ бие нийлээд ямар хэмжээний кинетик энергитэй байсан бэ? Энийг нь олчихно. Мөргөлдснийхаа дараа энэ хоёр нийлээд ямар кинетик энергитэй байх вэ? Нэг болно. Нэг нь 10 гарч илаа, нөгөөх нь 6 гарч илаа. Энэ хоёрын хооронд нь хасах юм бол тэр дөрөв нь алдагдсан кинетик энерги байх болно. За яг энэ зарчмаар бүгдээр бодъё. Энэ зарчмаар бодох юм бол мөргөлдөөний өмнө за энийг мөр дараагийн бичиж мөр дараа. Мөргөлдөөний өмнө 2-1-ийг үржих нь M1 масстай V1 хурдтай түүний квадрат ийм кинетик энергитэй байгаа нэмэх нь M2 масстай V2-ын квадрат ийм кинетик энергитэй байгаа. Тэнцүү эхний кинетик энерги. Эхний кинетик энерги олчих бүгдээр 2-1-ийг үржих нь 1 хурдны квадрат 9 нэмэх нь 2-1-ийг үржих нь 2 хурдны квадрат 36 4.5 хураагда 30 40.5 юм уу? 40.5 joule энерги тавьж. Мөргөлдсөний дараа ямар энергитэй болсон бэ? Мөргөлдсөний дараа 2-1-ийг үржих нь масс 1 дээр нэмэх нь масс 2 V-ийн квадрат хурдтай болсон. 2-1 1 дээр нэмэх нь 2 3 ингээд хурдныхын квадрат нь 3 3-ийн 9 27 2 туга 13.5 joule гарах юм байна. Энэ бол миний 2 дугаар кинетик энерги. Ингээд энэ хоёрын хооронд нь хасчих 40.5-аас 13.5 хүртлээр буурсан байна. Дельта E тэнцүү. 40.5-аас хасах нь 13.5. 5 хасагдаад 27 joule кинетик энерги системээс
хорогдоод алга болсон байна гэсэн үг.